Дараагийн мэдээг танилцуулъя. SpaceX компани байрладаг Техас мужийн жижиг хот бол өөрийн нэрээ өөрчилж Star Space гэдэг нэртэй болж байгаа юм байна. За оршин суугчдын дунд санал асуулга явуулж энэхүү хотын нэрийг өөрчлөх саналд хүрсэн байна. За Мексикийн хилийн ойролцоох зүүн өмнөсгт оршдог ийм жижиг хот юм байна. За тэр тус хот бол оршин суугчдаас санал асуулга авсны дараа бол нэрээ өөрчлөхөөр болсон байна. За бям гарагт болсон санал асуулгад одоо саналаа өгөх боломжтой 300 орчим оршин суугчдын 212 нь энэхүү сууринг албан ёсоор хот болгон зохион байгуулахыг тэмцсэн бол ердөө 6 оршин суугч үүнийг бол эсэргүүцсэн юм байна. За үүний дараа Elon Musk Twitter буюу X хуудас дээр жиргэхдээ Техасын Starbase хот одоо жинхэнэ хот боллоо гэж мэдгдсэн байна. За шинээр нэрлэгдсэн Starbase нь ангараг руу одоо нисэх зорилготой Starship пуужинг үйлдвэрлэдэг SpaceX үйлдвэрийн ойролцоо оршдог 375 хавтгай дөрвөлжин километр талбайг одоо эзлэн байдаг ийм суурин юм байна. За Франц пресс агентлаг албан ёсны баримтчгүүдэд иш татам мэдээлэхдээ энэхүү одоо Cameron County гэж нэрлэгддэг баазын эргэн тойронд нийтдээ 500 орчим хүн амьдардаг гэсэн мэдээллийг өгсөн. За тэдний ихэнх нь бол SpaceX компани ажилчид болон одоо түүний одоо ажилчдын одоо эзэмшдэг газар юм аа гэж мэдэгдэж байна. За тус суурин газарт бол олон дурсгал зүйлүүд байдгийн. За нэг нь бол технологийн тэр бүмтэн болох Elon Musk-ийн том чэйж баримл байдаг юм байна. За оршин суугчид мөн SpaceX-ийн менежер Bobby Pedinig тус хотынхаа дараагаар сонгож байгаа юм байна. За хот болгонд хүн төрөлхтний сансарт одоо орших ирээдүг бүтээх эрэгтэй эмэгтэй хүмүүст хамгийн сайн хамтын нийгэмлэгийг үргэлжлүүлэн байгуулахад бидэнд туслах болно гэдгийг шинэ хотын дарга нийгмийн сүлжээний платформ X дээр нийтлсэн байна. За Starbase хотын одоо хот болгон нэгтгэх энэхүү алхам нь өмнө нь бол SpaceX-ийн ажилтнад зориулж орон сууц барилгах төлөвлөгөөтэй холбоотой олон нийтийн эсэргүүцлийг хүлээж байсан Cameron County-гаас тусгаарлагдаж байгаа хэрэг юм. За ингэснээр бол Star Space хот одоо барилгын төслүүдийг өөрөө бие даан батлаж хэрэгжүүлэх боломжтой байгаа юм байна. За энэ одоо байдал дээр бол бас нутгийн иргэдийн зарим нь тэмч таатах хандахгүй байна. За тухайлх юм бол Өмнөд Техасын байгаль орчны шудраг өсний сүлжээг үүсгэн байгуулагч Беках Хиносо хэмээх одоо байгаль орчны тэмцэгч бол мэдэгдэхтэй энэхүү одоо байрлал байгууламж хот сууринг байгуулж байгаа явдал нь байгаль орчинд одоо сөрөг нөлөөллийг үзүүлнэ гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Тэгээд үүнд бол санаа зовж байгаа. За магадгүй энэ одоо үйлдвэрлэл баригдсанаар хууль бусаар хог хаяхыг оролдоно. За тэгээд пуужингийн аюултай үйл ажиллагаа явуулж газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүлэх аюултай. За мөн одоо хүмүүсийн оршин байгаа гэр орон нь бол чичирхийллийн аюулд учрах магадгүй гэдгийг мэдэгдэж байна. За үүний одоо чичирхийллээс болоод бас ойр орчимд байгаа зэрлэг амьтад дөрвөн явах ийм магадaltaй гэдгийг бас байгаль орчны зүгээс мэдэгдэж байгаа юм байна. За ямар ч тач бол энэ хотын статус өөрчлөгдсөн явдал нь Star Base одоо энэ хотод бол барилга байгууламж байгуулах, зөвшөөрөл олгох үйл явцыг хянах, за бусад хууль тогтоомжийн зөрчлөөс зайлсхийх, татвар хураах, орон нутгийн хуулийг одоо шинээр өөрсдөө бичиж боловсруулах боломжийг хотын одоо оршин суугчдад олгож байгаамаа.